Монгол улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсны 25 жилийн яг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд Монгол Улсын хуралд ажлаа шууд хариуцсан тайлгнадаг байгууллагуудын дунд Улсын хурлын цом 2015 шилжиж явах цомын төлөөх урлаг спортын наадам зохион байгуулагдаж байна. Өнгөрсөн бян барагт хөл бөмбөг ширээний теннисний төрлүүдээр тэмцээнүүд эхэлсэн. Хөл бөмбөгийн тэмцээнд Улсын хурлын тамгын газар болон Улсын хуралд ажлаа шууд хариуцсан тайлгнадаг байгууллагуудын нийт 8 баг тамирчид оролцсон өрсөлдсөн юм. Эдгээр 8 баг тойргийн журмаар өрсөлдөж ялагчаа тодруулсан юм а. Монгол банк 1-р байр, Улсын хурлын тамгын газар 2-р байр, үндэсний статистикийн хороо 3-р байрыг тус эзэлжээ. Ширээний теннисний тэмцээнд Улсын хурлын тамгын газар Монгол банк, санхүүгийн зохицуулах хороо, авилгатай тэмцэх газар, сонгуулийн ерхий хороо, үндэсний аудитын газар, үндэсний статистикийн хороо, хүний эрхийн үндэсний комисс, төрийн албаны зөвлөл зэрэг 9 байгууллагын 18 тамирчин өрсөлдсөн. Улсын хурлын тамгын газрыг төлөөлж хууль зүйн үйлчилгээний хилцээний дарга дашт орж, эдийн засгийн байнгын хорооны зөвлөх инх цэцэгнэр оролцсон юм а. Ширээний теннисний тэмцээнд байгууллагын нийлбэр дүнгээр Монгол банк 1-р байр, үндэсний аудитын газар 2-р байр, Улсын хурлын тамгын газар 3-р байрыг тус эзэллээ. Монгол Улсын хуралд ажлаа шууд хариуцсан тайлгнадаг байгууллагуудын дунд жил бүр 7 төрлөөр спортын тэмцээн зохион байгуулагдсаар ирсэн. Энэ удаагийн тэмцээнийг Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсны 25 жилийн ойн хүрээнд Улсын хурлын тамгын газар зохион байгуулж байна.